Зохиолч Дестинүн санаандгүй учрал 1-р бүлгийн 17-р хэсэг. Ядамгай гадна эмээлтэй морд уяатай байгааг бодвол зочин ирсэн бололтой. Гамбаа Тамир хоёрыг гэрд орвол эрээн бараан болчихсон ядам 3 залуутай хүзэр тоглонгоо шилэм тойр үлдсав. Гамбааг хармагцал хүргэн ирлээ. Дээшээ суу. Альваа дүүрий цайгал гэж их л урайлахган хэлснээ Тамирлуу тухайн ширтгэн хинсэн билээ гэж тааж ядах мэт. Гамбааг орсон даруйдал царайнд нь Мишель тодорсон дүүрий цааyaглан тавхтай дэ дөхүүлэн согтуу залуус руу үе хялам хийх аж. Зүүн орон дээр найз нь бололтой өндөр цагаан бүсгүй суугаад Тамирч сэм нүд болондон шинжээд авчээ. Гамбааха гэрд бөгчөн байна. Гол бараад яа гэж шивнэхэд цаадхан толгой догсноо дүүрийд хандан хідэн үг шивнээд гараад явчихв. Энэ юм залуус вэ? Хөдөөний малчид л байна. Сэлэнгийг ирсэн сургаар сонирхож явааз. Жаахан удсан бол чи сэлэнгийг алдахойч дээ. Тийм амархан дагаад явчихдаг ох юм уу? За тоглосон юм аа. Их даруухан зантай юм бэлээ. Чи гомдовзой. Дараа нь дүүрээ өглөөд амраахгүй. Төдөдөлгүй дүүрий сэлэнг хоёрч гарч ирснээр бяцхан баг бүрдэн замаараа дэлгүүр ороод модод чугуй бүхий голын зүг давхижээ. Гамбаагийн хэлсэнчлэн тун дуу зөөдөө бүрг охин юмсанч. Ямар тач дүүрийтэй хамт багшийн сургууль дүүргсэн төгсөөд Хятадын Шанхай хотод 2 жил сурсан тухай бас гар бөмбөр хичээлдэг тухай олж мэдлээ. Гамбаа 2 жижиг гол гатлан төгөл дундуур сурмаг муралзуулан давхисаар зүлэг ногоон сухсалдсан ойнчлоонд гараад ирлээ. Энэ нууцхан газрыг Тамирч сайн мэднэ. 2 залуу гав шав хөдлөн сүйдэрвч босхон огтож газан билетгээ асайн цааж чанаж тэрүүхэндээ хөөхөн тогчоод ширээний ард тухлан цэвх үйдэн шар ариг шимэнгээ хуужилж эхлэв. Сэлэнгээж дууран үе Тамирлуу нүд болондан мишэлцэн. Өргөндөө тааз алман өгзөг урт хөлтөө өндөр гойлох сэлэнгээ тун аятайхас санагдсан тул Тамирын сэрэл хүсэл нь аажмаар дүрлзэн асаж бахархал нь хатууран хөвчөрч орхив. Зүрхий халж байна шүү. Горх руу очиж сэрүүцдэг ч юм уу гээд Тамирыг өндийхэд сэлэнгээ даган босож нөгөө хоёр нь үлдчихв. Чи хэдэн настай вэ? Тамир төгдөрснээ. 20 гिचхэв. Сэлэнгээ альхүйдэн хөхөрснөө насаа нууж гин ийм хөрхэн залуу үдээд үеийн охинтойгоо үеийг димээ. Яаж вэ? Дурлаад нойтон хамуу шиг наалцчих гээд байна уу? За тавлсан юм аа. Би уг нь ийм арзганар хүн биш л дээ. Гэхдээ сэтгэл өөдрөг гоё яана. Гоёч газар юм. Хандыг ойлгосон Тамир охиныг замчлан дагуулсаар шигүү модон дунд бяцхан цорхоод очин ногоон зүлгэн дээр тухаллаа. Сэлэнгээ даган суухдаа үлээлэг тэнцвэр алдаж Тамирч ухсгийн түшээд үргэлжлэн тэврэлдэн үнсэлцэж эхлэв. Эхнийх бас эцсийнх. Илүүц тайлбаргүйгээр энэ учрлыг хэн ойлгож мэдэрсэн бололтой. Сэлэнгээг шунаглан үнсэж тандхар өгцгийг нь атлан гараа доошлуулан хормойг нь сөхөн улам дээшлүүлсээр гуй хасыг нь элбэж эхлэв. Ойхон өндөлзөн гиншиж аль хэдийн нүсгэрсэн чэжээ гараараа халахлан би жижигхэн хөхтөө битгий хар хэмээн шивг нэж байна. Тамирд энэ бүхнийг анзаарах сөхөө байсангүй. Салгансан гараараа бэлгэвч задлан тун сурмаг өглөж орхиод хөлийг нь алцаалган зүтгэлээ. Сэлэнгээ нүдээ таасанан ууруулаа хазлан чичирхийлнэ. Арга бэлэг амсартан золгож таш дуу хадаан бүлхүйц хэмээн гинших сэлэнгээ хөлөө улам гоцойлгон өөдөөс тун сурцтай эвж байлаа. Хамтрагчаа дур тавихыг урдал болгодог Тамир хурдсхан удаашруулан бүлэгтээ хааныг займчин морь хэлцэж өлийг нь улам дээш шаханга уруулнаас нь шунаглан шимсээр байв. Охины дуу чангаран өтрийн чимчигнэн амьсгалан тургиссээр. Гэж үгэлсээр дур ханаж Тамирч хэдэнтэй хүчтэй бүлсээр цэгийн шингэнээ асгаж орхилоо.
Нар жаргасан бололтой орчныг бүрэнхийн нөмрөн сэрүүн салхи хүлээн. Бид хоёр дахиж уулзалтах болов. Сэлэнгээ үндийн энгэрт нь алдаад ин асав. Тамир юу ч ис хэлэн шуугтнаж хэвдтэл утас нь хангинжээ. Харвал ариуна байв. Сэлэнгээ нэмсэглэн хувцлах зураа. Хідүүлэн ингэсийгэд хөдлөе дөө. Энэ миний дугаар. Хот орохтой яриарай гэчгээд тамирыг сугтан алхаж сүйдрөвчөнд дөхөх үед чи нас багч эмэгтэйчүүдийг яаж жаргахаа мэддгийм бэ. Их чин чамд төвг болохгүйгээр уулзаж чадна шүү гэж учир битүүлэг юм хэлснээ генетхэн угсгийн тэврээд шуналтай гэгч нь удтал оцон өсчээ. Үдийн тариагаа хийлгэж дуусаад дусал залгуулж хэвдтэл орчлон нөхрөө дагуулсаар ороод ирлээ. Бархсын зүрх шимширэн яолох шиг болж нөхөрлөө нь эгцэлж харж эс чадан түнтэгнэж хэвдтэл намайг даваа гэдэг. Бидэнд үрийн заяа бэлэглэж доонор болохыг зөвшөөрсөнд маш их баярлалаа. Гэснээ орчлон руу аядуухан хараад эхнэр бид хоёр танд байр бэлгэлэхээр шийдсэн. Байраж олжглоо. Та санаа оноогоо хэлээч гэв. Заавал тэгж төвөг удах шаардлага байхгүй л дээ. Гэхдээ нэг их үнцэнтэй байр хэрэггүй шүү. Хотын төв шинэвтер хоёр өрөө байхтал болно. Орчлон ярианд оролцсон. Хүүе ахаа, бид ярилцаад орчин үеийн 4 өрөө байр өгөхөр болсон юмсан. Та санаа зовсны хэрэггүй гэсэн ч бархас эрс эсэргүүцснээр 2 өрөө байр авахар болжээ. Байсгийгээд нөхөрлүүгээ муухай харах орчлон. Тийм, даваа. Чи эмэгтэй хүн унчхаар аятайхан машин судлаж байгаарай. Нэгэнт эмдэрэ тулсан юм чинь байраж бүрэн тохижуулж өгчихье гэчгээд бархасыг татгалзаж магадгүй гэж бодсон уу? Нөхрөө чирсээр гарч одлоо. Бурхан минь, би юу хийчихвдэ? Адилхан ирчүүд байж эхнэрийг нь эзэмдээд дэндүү хүм муутай явдал болж хүсэж байгаа мөрөөдлийг нь биелүүлж өгөөд харих минь гэж өөрийгөө зөвхөн бодовч чим лугшсаар эргэтэн нь өндийн хатурж орхилоо. Ахаад л эм сүвтэн хүсэх хүслэн дүрлзэн асаж орчлонгийн том хөх, том өгзөг, ануугийн зэгзгэр гойлог би гэнэн хонгор төрх нүдний өмнөр ээлжлэн амьсгалан түргсээд ирэв. Чинь юу болох нь энэ вэ? Ингэж болохгүй юмсан гэж бодовч эмчийн зааврыг ягштал мөртгөө санан туяамаа руу залгажээ. Совилогч охин инээ зацруулсаар орж ирээд ахын царай бүр өнгөрчихсөн байна шүү дээ. Эмчилгээ тань тун сайн зохиж байгаа бололтой гэд хувцас тайлан нүцгрээд хийх ёстойгоо тун дадамаг өөрөмсөг хийж дуусгаад бослоо. Тайвширч номхорсон бархас ёстой мундаг юм. Хожим нөхөр болох хүн чинь жаргаж өгөх юм байна да. Гэхэд туяамаа мошилзан инээсээр гарч одлоо. Элдэ бодол давтсаар зөөргөмлөж хэвдтэл утсан дуугарч ануг уйхан хоолой цангинан видео дуудлах хэсээр ороод ирэв. Ахаа, би тань сайн уу? Би хичээлээ тарчгаад ажил дээрээ ирж байна. Хаана ажиллаж байгаа гэж танд хэлсэн шүү дээ. Оёдлын зээхэд туслах идэг. Би чамд өөр ажил олж өгнө. Чи хичээлдээ анхаарах ёстой. Өнөөдөр ажилласаа гарчих ах нь хүнтэй яриа зохицуулаад өгье. Ану урван чимээ алдарснаа. Танаас хэтэрхий их юм авчихлаа. Гэтэл та надаас зүгтаагаад яалаа гэж дээ. Эмчилгээ хийлгээд цаг зав. Би тань дээр очие л доо. Ануугийн дүрлэхэр хар нүдэнд нулимс цээлгэнхийг харсан бархас оройхон хүрээд ирээрээ. Чамд дуулах гоё мэдээ байна. Гэхэд ануугийн царай баясал думбан. За ахаа, би хоол хийгээд очие. Ямар хоол идэх вэ? Хэмээн дурж гонуулав. Бархас татгалзмаар байсан ч охиныг гомдохоо сэмээн бууз хийгээд ирээ. Гэрийн хоол бүр санджглаа гэлээ. Яриа өндөрлөмгц бархсын сэтгэл ахаад л бурхан жөтгөр хоёр тэмцэлдэн шаналгаж орхив. Ануугууг нь тамиртай танилцуулбал болмоор санагдах юм. Гэтэл би унтаж хэвдчихэд сайн дүүдээ өгнө гэдэг нэг л эвгүй. Ямар ч юм битээ. Халиуна маргааш ирнэ. Хэрвээ тамир халиуна хоёр уучиртай болсон бол ануу болохгүй. Дотор удас гэнэтхэн хангинаж авбал хүлэн авагчийн совилогч бархас ахаа та захирлын өрөөнд яваад очооч тантай ярилцсан гэсэн. Удахгүй нарийн бичгэн
тань дээр очих байх гэжээ. Захирал надтай уулзаж яах юм болоо? Бархас хаалга тогшоод ортол ширээн найрд орчлон сууж бахан тэрэ. Хөө чи? Тимээ би. Яаж ин? Аха. Би аргаа бараад л ийм үйлдэл гаргасан. Орчлон тайлбарлаж бархас бохимдож эцэст нь арай ихэн ойлголцов. Буудан дээр лаг хийдэл суусан бархас та нар чинь бөөн маф байж дээ. Би. Орчлон нулимс цэлэгнүүлэн аха та ойлголдоо арга барсандаа л энэ шүү дээ гэсээр өмнө нь сөхрөн өвдөг дээр нь толгоогоо мэгшив. Уян зөөлөн бархас дорхноо уужраад за тайвшир та би ойлголоо. Хоёул дахин уулзаад дэмээ биз. Нөхрийг чинь хараад санаа зовоод ёстой эвгүй юм гэж сулхан дуурав. Орчлон үндийн нулимсээ ардснаа. Гэхдээ та амлсандаа хүрнэ үсттэй. Би буруугаа ойлгосон. Амлснаа биелүүлнэ. За би явъя та. Оо нэрээ. Орой нөгөө охин ирнэ. Би байраа юу гэж хэлж өгөх уучраа нэг л олдоггүй. Чи аятайхан хэлж туслаач. Орчлонд хардах харамсах сэтгэл төрсөн ч тэгээ би аятайхан ажил санал болгоно. Та арингууд нь хэлээрэй гэчгээд хүрэн алаг нүдэрээ талмааран ширтжээ. 17 дугаар хэсэг төгсөв. Санаандгүй уучрал 1-р бүлгийн 18 дугаар хэсэг. Мод төглөөс яран бодсон Тамир сумын төв ормогц дүүрээ сэлэнг хоёрыг гэрт нь хүрэгчгээд эргэхэд чухам юунд яраад байгааг нь гадралсан гамбаа. Жаахан аяар явал та юунда ярав гэж мушилцав. Нөгөө охин залгаадаа уулзмаар санагдаад юу болдгүй. Тийм хөөрхөн ох юм уу? Хөөрхөн гэхээс илүү эгдүүтэй. Та маргааш барилдны үсттэй эртэн амар. Гамбаа үгнээс гарах штэ. Ах натлаа чиг зөөлөнтэй ээлдэг найрсаг залуу. Тэгээд ч авгахын хатуу захиас байдаг. Үеэлээ буулгамагц ариун налуу залгахад замдаа ядарсан бололтой унтчихжээ гэх уйхан хоолой сонстов. Би зөндөө залгсан. Тийм байна. Уучлаарай. Гомдмор юм. Яаж гомдлыг нь талах вэ? Уулзъя л да. Гадаа үнэхэр гоё байна. Тэгье нойрч хулжчихлаа. Хүрээ тэр. Эдэн хормын дараа Тамир ариуна хоёр сумаас зайдуу зогсчихсон машин дотор ухаан жолоогүй үнсэлцэж байв. Нуруу намханж булцгар зөөлөн биетэй хөхөөгсөх сайтай юм. Охиноос сэрэл хөдөлгөм гойхон үнэр нуртна. Хоёулаа гарах уу? Шуугтан амьсгалах ариуна чимээгүйхэн толгой дохиж машинаас гарлаа. Тэнгэрт үүл бүргсэн бололтой тас харанхуй. Охины тэврээ зөөлхөн уруулыг нь одсон шимэж цамцан доогор нь гараа зүтгүүлсээр хөхнөөс натгахад бие замчин ухарсан ч эсрэг үтсэнгүй. Тамир алгуурхан боловч итгэлтэйхэн зүтгсээр хөхөвчнийхэн тэгийг мултлаад цамцыг нь сөхөн мөвний товчийг нь хадсан өмглээ. Хэмээн гинших ариуна дэдэлзэн ухарсаар машин тулахад арын хаалга онгойлгон суудал руу шахлаа. Ариуна аргаш унан суудал дээр хэвтгэхэд хормойгийн сүхэн дотоожиг нь шувдлаад сарнайн дэлбэг нь болгоомжтой үнсэн уй хасыг нь элбсээр хөлийг нь дээшлүүллээ. Ариуна хурдан амьсгалан таазаараа ивхэд аль хэдийн бэлгэвчээ өглөж амтсан Тамир өдрийг нь хідэнтэй өрөөд аяархан түлхэв. Ариуна үнэхээр нээлттэй тажаангуй ох юм. Өөдөөс өндөлцөн дүтгснээ. Мингийн шиж хөлөө улам дэлгэн гозойлгоод ивж эхэллээ. Тамирын гар хөлнөөс атгсан хിവэр бүлэх бүрд жижигнэх нь гой таашаалыг мэдрүүлж байв. Төгс бүхнийг амтлан туйлын сайхан таашаал авсан ариунагийн гиншилт чангаран амьсгалан түргссээр ээч минь гэж дуу алдаад дурханчав. Тамирч хурдан нэмэн бүлсээр цэгэн шигнээ гүрэлзүүлэн шахаж ариунагийн хөхийг өвдтөл атгаснаач үл анзааран айхалсаар тавьж өрхлөө. Тамира. Чи найз охинтой юу? Үгүй. Нэрээ юу? Санал юм. Чи охтод өндөр шаардлага тавьдаг баха. Бараг л.
Гэхдээ сингл байсан нь илүү амар. Тийм л дээ. Хаяа ганцаардахыг тооцвол Тамирт хэн нэгэнтэй үерхэх бодол байхгүй. Ариун нэгэн санааг гадралсан тул эвдээхэн хариу өгчхөөд ингэртэй шахан үнсгэд охинж гарын аясаар өөдөөс нь зүтгэжээ. Хөөрхөн охидтой зугаацах Тамирт буруу өгөлтөө биш. Гэвч дурлалт хүүгээ нүдээ ширэгтэл хүлээх гүнж марлыг яалт тавь. Марл охин өглөөнөөс хойш тогтож суухгүй гарч орон сумаас эрэх зам руу сарвжлан харж унжив. Урдын адил сэргэлэн цаваа болж өнгө засан сэргэсэнд ээж нь сэтгэл хангалуун ажиглавч чухам юунд ингэтлээ догдлоод байгааг тааж чадсан сон. Араас ирнэ гэсэндээ сумын төвийн зүг үе үе сарвжлан ширтэж санаа алдах марлын сэтгэл догдловч Тамир ирсэнгүй. Амархаар орондоо орсон ч нойр нь хулччихв. Гэн цагаахан охин өөрийгөө чамлан голж золтой л уйлчихсангүй. Тамир наадам үзэх дуртай. Тэгээд л ирсэнгүй. Би эртхэн боцдог байчээ. Марл ухсхийн босоод ээжээ харъя гэж уйлган хувцсан өмслөө. Юу? Өглөө эрт явъя л та. Үгүй одоо явна. Охин гинтгэн цөрхрөн уйлгахад ээж нь сандран босоод халамжид зогтсон нөхрөө чирсээр ирж машиндаа сууцгаан сумын төв рүү давхижээ. Бурхнаас илгээсэн гэж хэлж болох хойз өвдөлтөй хүмүүс зөөнгүй байдаг. Тийм ээ. Бархаст аз таарсан. Бархасаас ч дор хүмүүс олон байдаг ч тэд нууцыг хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй тул барижигчийн алтан модрыг хүртэж чаддаггүй тоогүй. Асуудлууд араараасаа хөврөх хадлаа тун амархан шийдэгцээр байлаа. Туяамаг гарч одсноос хойш нэлээд удаан унтсан бархасыг сэрэхэд эргэтний чимчрэн хатуураад хөвжөрчихсөн байв. Уйл тачаал нь дүрлзэн баргал бугаанзуул зуучсан аятай байж чадуулж эхэлжээ. Шүршүүрт орж хуйдан усанд булхаад ч нэмэр болсонгүй. Уцаа шүүрэн сарнайг дуудаж асуудал шийдээд санаа амран уужирчээ. Гэхдээ л орчлонтой зингсэн шиг тийм таашаалыг авч чадаагүй нээлт. Тусгай сэвлэгчд хадуу дүрмтэйг мэдэх бархас илүү хөдөлгөөн хийж чадсангүй. Зурагт үзэн цаг нөхцөөсөөр үдэш болоход ануу залгаад аха би ирчихлээ хэдэн намар вэ гэж эгдүүтэйг шулганаж бархсыг ахаад л сэргэлтүүлж орхижээ. Юур нь ануутай хоны өөр арга алга. Шүүслэг амтлаг бууз идэж өтгөн шарал цай оожих зур өрөөний төгчлөлтийг нүд алдан гайхшрах ануу бүлтгэнэн ийм гоё өрөөнүүд гайхалтай юм а гэж шулганав. Чээч эм өрөөнд дуудахгүй амьдрна. За энэ яах вэ? Энэ буузыг чи хийгээ юу? Үнэхээр амттай юм а. Мундаг. Ануу баясан инээгээд хазар нь ягаарын ичингүүрэхэд хүсэж тачаадж эхэлсэн бархас угсхийн тэврээд авлаа. Аха. Бархас ширүүн хөдөлснөө мэдрэн өө би ингэж хүжилж болохгүй. Эмч хоргилсан юм. Гэхдээ маш их хүсэж байна шүү гэж айхлав. Аха. Би ч гэсэн. Бархас орон дээр унахад ануу даашинзаа тайлаад дээр нь гарлаа. Бурхан минь намайг өршөө. Ануу дүү мутайхан үнсэлзэнгээ өгсөө өндөлзүүлсээр их ах нь хөдлөж болохгүй. Чээл идэвхтэй байх болох нь. Ануу аяархан доошилсоор бархсын эрэхтэн дөнгөж хагас оруулаад өгтөөд байна. Тэсэрээ. Ануу толгой дохиод таазай замжуулан аяархан цогж эхэллээ. Өө хайста болж байна. Эвчний өвдөж байсан ч бархсын магтаалд урам орсон ануу хурдаа нэмэн цогж юу ч эс хийж чадах бархас хөхнөөс атгалан архирсаар байв. Ануугийн сэрэлж ас бололтой аха би танд хэмээн шулганан нүдээ тасанан уруула хадсан цогцсоор бэлгэвчээ мартчихаж гэх бодол орж ирсэн ч тэсэж чадаагүй бархас ануу гэж сөнгөтөн айхалсаар гүрс хийтэл үрийн шингэнээ шахаж орхижээ. Дурханаж хөнгөрсөн бархасад өөрийгөө зүхэх бодол төрж жаахан охиныг уруу татаад бийж хүн биш юм да. Тамиртай танилцуулнаа гэж бодсон атал энэ шүү дээ.
Ану. Цаг гой болсон уу? Тийм ээ. Хоёулаа хувцас өмсөе. Нэг хүн ирэх ёстой. Хэн? Удахгүй мэднэ. Төд удалгүй тэвхэлтэл алгасаар орчлон орж ирээд мэд мэдэнгээ Анууг нүд буландан харснаа. Өө, таны хэлээд байсан дүү чинь ирчихээ юу? Ямар хөөрхөн охин бэ? Гэж хэлээд сандал тухлаад ярьж эхэллээ. Ануу ихэндээ гайхаж байсан ч сүүлдээ учрыг ойлгон толгойд охид суудал бархас хоолой засаад энэ эгч чинь надад 2 өрөө байр өгөхөр болсон. Аахт нь байрны шаардлага байхгүй. Тэгээд нэлээд бодсны эцэс чамд өгөхөр шийдлээ. Ануугийн дүрлэгэр хар нүдэнд нулимс бунжигнан Ахаа, би авч чадахгүй. Энд үнтэй юм. Охины сэтгэл ихэд хөдөлсөн бололтой мөрөө жижигнүүлэн мэгшиж гарлаа. Их чинь чамд тохирох өндөр цалинтай ажил өгье. Чи эвгүй агуул маш сайн сураад хожим бархас ахта буцаагаад өгч болно. Бидгээ татгалз. Эсээр дэрэгдэн суусан орчлон Манай эмнэлгийн пэйж хуудсыг чамд татгахчээ. Үйл ажиллагааг нь сурчлагаас гадна удахгүй оруулж ирэх гоо сайхны бүтээгдэхүүнийг онлайн зарах ажил сурангаа хийхэд маш тохиромжтой. Ануу арайхийн тайтгараад "Тэгье. Би маш сайн хийж чадна. Хожим заавал хариу барина." Бархас нүдээр мишилзээд "За ингээд тохирох шүү. Тийм. Хүндий байр өгснөөс хэдэн тавилга нэмсэн нь дээр байх. Чи гэрийнхэндээ аятайхан ойлгуулаарай. Буруугаар бодохгүй" гэлээ. Орчлон бугуун цагаа харсаар ундийж "За би ч ингээд явъя да. Өвчнүүдээ үзэх ёстой юм. Бархас ахаа, гамаа сайн бариарай" гэчихэд өгсөн шидлэн гарч одлоо. Ахаад л хүсэж эхэлсэн бархас "Ануу, чи өнөөдөртөө хонч чадах уу? Хоёулаа сайхан ярилцъя" гэхэд Ануу инээд алдан "Нэрэ болох юм болов?" гэсээр ингэрт насан зүтгэжээ. 18 дугаар хэсэг төгсөв. Санаандгүй учрал 1-р бүлгийн төгсгөлийн 19 дугаар хэсэг. Цэнгэлтгийн эргэн тойронд ёстой л төм түжигнэж бом бужигнэж байлаа. Богино хормойтой цэнхэр өнгийн бариу даашин зумссан марал өглөө эртлэн гэрээсээ гараад Тамирыгэр нь зөндөө явв. Өдөж хоргоох сонирхож шохоорох банд нар олон байсан ч эвтэйхэн цагаан аван хөндөрч аль болох хүнхтэй газар бараадан алхаад л байлаа. Дүүгээсээ анзаарч яваарай гэсэн ээжийнхээ захиас ёсоор ах нь холхноос ажиглан хэсэг дагаж явснаа марлыг ангийнхаа охинтой хамт явахыг харчхаад үеийнхэнтэй хөгжөлтгөөр тэсгэл алтан гүйж одов. Наадмын нээлт эхлэн урлаг уран сайхны тоглолт үргэлжилсэн тул сандал бараад нь суусан марал ийш тийш хараа тавин Тамирыг хайсаар л. Гэтэл Тамир тис өөр ажилдаа ухаан санаагаа гээчгсэн гүйж явах нь тэрэ. Өгөхөцгөр ирсэн ч наадмын нээлтэн дээр бүжгэлсэн дөрхөн гойлог охинтой танилцах санаатай сэм дагсаар уушуурны асар орохт нь дөхөж очоод "Зайн уу? Сайхан над чинь уу?" гэж зориглон хэлчихв. Охин нарны шилээ доошлуулан тухайн хялам хийснэ. "Сайн. Би чамайг таних үлээ" гэхэд Тамир шилээ мажлан "Үгүй л дээ. Чи их гоё бүжиглэх юм аа. Тэгэл танилцах санаатай" гэлээ. "Өө баярлаа. Гэхдээ би танилцах бодолгүй байна" гэчгээд шилээ зүгээд цааш харжээ. Гэтэл тавхтаа хуушуур ундаа барьсан өндөр туранхай залуу гэнэтхэн хурж ирээд "Удаан хүлээвөө. Оож ирэхтэй байна" гэсээр үжигчин охины дэргэд сууж хоёул ихэр дотн инээлтэн хоолцгов. Сэтгэлээр унаж орхисон Тамир дэмийл холоос ажиглан сүүдэр бараадан хийц хурц суудал гамбаа айхалчихсан гүйж ирээд "Чи хайччихва. Нэг давчглаа. Дими тэнэж охид харж явхаар цүнхтэй ховц бариад өгөл дөө" гэж тунирхахад Тамир санаа алдаад "Уучлаарай. Жаахан ажил гараад л хоёулаа хуушур идэхүү" гэсээр үндэв. Ухаан санаа нь бүжигчин охинд аль хэдийн ховсдуулж орхисон Тамир байсгийгээд л залгах ариунагийн дуудлагыг ч авсангүй. Гэнэт хэсэг морьтон дахиулдан ирээд тоос бужигнуулан айхалдаж өдүүлэг хараалын үгс чулуудан бүүн сүр болов. Тэдний нэг нь мориноосоо буун бүжигчин охиныг татаж чангаан элдэвлэж ирээцээргүй үг хэлэн өдөж хоргооход
Өнөөх турхан залуу огтхон ч өмөөрсөнгүй. Тэсгэл алдсан Тамир халамцуу залуус хандан эмэгтэй хүнд ирбэрэ гаргахаа болооч эндээс явцгаа гэхэд өөдөөс нь тажигнтал инээлдэн чамд хамаагүй хатан чимээгүй мөрөөр явж үз. Хаанхын хин гээч вэ гэлцэн давшлаж Тамирч урагш зүтгэлэн барьцалтахад нэгэн зангидсан гараа гэнэтхэн далааснаа нүдрэн зогчхов. Тамир дорн хариуг нь өгч мордонгууд орилолтон бууж гамбаач шууган дайрч бөөн бужигнан боллоо. Нүдэндээ гойхон дэн тавилсан Тамир хүйтэн усаар жин тавин сүүдэр бараадан урваа цуудал бужигчин охин гүйжрээд "Хүүе, чи зүгээр үү? Нааднууд чинь хөхөрчгөж одоо яана?" гэж бүлтгэнэв. "Гайгүй дээ, шалтай юм биш" гэхээс өөр юм хэлсэнгүй. "Баярлсан шүү. Намайг аз заяа гэдэг. Энэ миний дугаар" гээд жижиг цаас өгчхөөд явж одлоо. Наадам сунжирч үргэлжлээд урлагийн тоглолт шоу болов. Өдөржин Тамирыг ирээд олж чадаагүй марал гэртээ ирсэн боловч тэсцэнгүй гарч гүйсээр дуухуур цалгуулсан студион дээр ирж нэлээд хайсан боловч бас л олсонгүй. "Өвөөгийнх рүү явчихаж дээ. Би хаагуурн зөрчихөө." Марал сэтгэлээр унжиж гэрийн зүг урамгүйхэн гэлдэрсээр эхний гудам тойрохдоо араас нь хоёр хүн зүүтгэн дагаж буйг анзааран айц давтан алхаага хурдсхан яарвчлаа. Өөрийгөө буруутган сэтгэл дотроо зөв буруу хэмээн зөрчилдөн тэмцэлдэж байвч тэсхийн аргагүй хүсэл тачааллыг яалтавлээ дээ. Одоо хэдхэн хоног л үлдсэн. Өөрийгөө ингэж л зөвтгөх барахас нөв нүцгэн зүтгэлэг хулан элен таалж өхөөрдөн үнссээр бай. Эмчийн завруулаад бариачигцийн зөвлөгөөг ягстал дагаж эрүүл сарвал болох ёстой. Ануугийн бүх зүйл өв тэгш урган цэцэглэж буй зулцхан хус шиг үзэгсэлэнтэй. Харин орчлон бол гүйцэд боловсрсан жимс. Гэвч орчлон нөхөртэй. Тэгээд ч эмнэлгийн захирал хаанч хөл алдахгүй. Харин ануул орчлон хүсэх сэтгэл нь алгуурхан сарниж өмнө нь үцгэрсэн анууг улам их хүсэн тачаадж байгаагаа мэдрэн би бие хүчилж болохгүй. Эд гэж буй судснууд тасарч гэмтвэл дахин сэхэл авахгүй гэж шивнэв. Ануу толгой дохиод аяархан доош шургахад бөкснөөс нь дэмнсээр хоёр тийш зөрөө твцчихв. Тэсэхгүй нэ. Сөөнгтэн архирах баргаас бэлгэвч задлан эрэхтэндээ углаад ануугийн бөкснөөс дэмнэн өргөхөд арга бэлэг биенээ олж долголдон үүлэн бороо асгарч эхэллээ. Энэ удаа ануу илүү зоримог идэвхтэй байхаагаад час хийх өвдөлтийг үлтэн цогж бархасч таазнаас нь дэмнэн. "Уухаастай болж байна. Мундаг" гэгчлэн урам өгөн үгэлсээр дурханана. Ану хэмээн тэсгэл алдан хашгирчээ. "Аха, би сурч байна уу? Илүү хурдан хийх гэхээр өвдөд ах юм. Хийх болгонд ингэж өвддөгөө." "Уудахгүй зүгээр олчихно. Би огцом хөдөлж болохгүй учраас чам таашаал өгч чадахгүй байна. Ойлгоорой." "Үгүй, надад гоё байсан. Маш их хүссэн. Би жижигнээд нэг тийм сонин мэдрэмж төрсөн." Эмэгтэй хүн тэм амархан таашаал авдаггүй. Чи дөнгөжөл эхлэж байна. "Та надад зааж өгөөрэй. Би сурмаар байна." Бархаас нуг инээснэ. Бид хоёрын энэ харилцаа хэд гүнзгийрч болохгүй. Ийм уучрал богинохон амттай байж сэтгэлийн гүндээ гоёор дурсаж явхад л сайхан. Хэд гүнзгийрвэл
чиний амьдралд хар тол бүлдэнэ. Энэ тухай Ану бодоагүй ш бодсон. Гэхдээ бие барьж сэтгэлээ захирч чадаагүй. Эр хүний нүмер нөлгөөс хол хөндий өссөн охинд Бархас дэндүү таалагдсан төдийгүй ухаангүй дурлцсан. Аха. Хаяал. Ану угааг үзэлгүй мэгшин уйлахад тайвшир. Тийм ээ. Хаяа уулзаж бай. Харин чи гой залуудаа танилцчихад махыгаа мартчихав да. Ахыхын зүрхтэйсгүй шүү. Гэж Бархасыг хошигноход доглон нулимстай инээмсэглэх Ану Яалаа гэжтэй хизээш тийм болохгүй гэж шивнэлээ. Ямар тааж энэ харилцааг удаан үргэлжлүүлж болохгүй гэсэн санаагаа цухалзуулж амжсан Бархас охиныг тайтгармагц. Маргааш завгүй өдөр хоёулаа эртхэн амарыг. Бас том охин маань ирнэ. Тэмцээнд орох юм гинлээ. Чи байрандаа нүүж ороод тогтчиж байгаарай. Ах нэмэлгээс гармагцал очиж сонирхноо. Гэхэд Ану ихэд баясан. Тэгэрээ дүүн гарын холоор дайлнаа. Та ирээрэй гэж шулганжээ. Хөөхөн охиныг тас тэврэн унтсан Бархас гэнэтхэн сэрээд цагаа харвал юуг 6 цаг болох нь. Оо, тарианы цаг гэж уулгалаад Ануг дуудан миний дуусаар тарианы цаг болчихож совлогч. Ану сандран босож ховцлаад аха би унтчихаж яаж гарах вэ гэж улалцав. Бархсын сэрэл аль хэдийн насчихсан эрэгт нь мод ултлаа хадуурчихсан байсан ч арай ч бие бариад чамаа хонсныг мэдэж байгаа. Миний охин гэд хэлчихсэн. Таксидад харчих. Мөнгө бий юу гэлээ. Ану толгойд охингоо ирж үнсүүлчихэд аха ярин шүү. Хуцаа аваарай гэчихэд гарч одлоо. Бурхан минь ямар игдүүтэй бас үзэгсэлэнтэй юм битээ. Унтаж орхисондоо харамссан халаглах Бархас хүсэл тачаалаа барьж чадсан хүлээд суудал тарианы сувлагч ороод ирлээ. Урдлаасай. Сувлагч удаадж байх шиг арайхийн тариа дуусаж Бархасч удсаа шүүрэн тусгай сувлагч руу залгажээ. 1-р бүлэг төгсөв.